Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 1998 онд гараад Оскарын 3 төрөлд нэр дэвшиж олон тооны шагнал хүртэж байсан IMDb дээр 8.2 үнэлгээтэй тухайн үедээ тесрэлт хийж гарч ирсэн маш сонирхолтой нэгэн бүтээл байна. 60 саяар бүтээд 260 сая долларын ашиг олсон байдаг. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Truman хэмээх нэгэн залуу нэг онцлоод байх юмгүй жижигхэн хотод даатгалын ажилчин хийж амьдардаг. Тэр үзэсгэлэнтэй эхнэртэй бүхнээ уудлаж ярьдаг үнэхээр сайн найзтай. Эхнэрийг нь Мэрил, найзыг нь Марлан гэнэ. Truman-ы инээд хөөртэй амьдрал тэнгэр дээрээс юуны ч юм бэ гэрэлтүүлгийн төхөөрөмж унаж ирснээр генет өөрчлөгдчихдөг. Манай хүн өөрт нь зориулж бүтээсэн хаалттай ертөнцид амьдрах бөгөөд тэрний эргэн тойронд байх хүмүүс бүгдээрээ жүжигчд. Ер нь бол аврах том зургийн талбай дотор тэрний амьдрал үргэлжилдэг. Довчхон зоо Truman-ыг төрхөөс нь ахуулаад дэлхийд даяар шууд нэвтрүүлэг засаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд өөрөө бүх үйлдэлийг нь хянахын тулд байшингийнх нь өнцөг булан бүрт машин дотор нь гудамж талбай эхнэрийнх нь зүйлтэн дотор хүртэл камер суулгацсан. Хамгийн аимшигтай нь манай хүн энэ дэлхий дээр ганцаархнаа энэ тухай мэдэхгүй. Тэгээд үр ингээд унтаж амарч байхад нь хүртэл 24 цагаар телевизийн нэвтрүүлэг нь явж л байдаг. За энэ шоуг санаачилж 30 жилийн туршид амжилттай, мэдрэмжтэй үргэлжлүүлж яваа ганц хүн бол Кристоф. Тэнгэр дээрээс унсан гэрлийг харцгаад Truman жаахан гайхсаар ажил руугаа явхал нэвтрүүлгийн багийнхан үүнийг залруулж тухайн хотын радиогоор дүүрсэн онгоцны хэдэн хаа сайгүй унаж байгаа талаар мэдээлдэг. Ажил руугаа орохын өмнө манай хүн эхнэртэй зориулж сэтгүүл худалдаж авдаг. Үүний эрэхтэй хэсэг хэсгээр нурж аваад 10 жилээс хойш хайрлаж сэтгэлдээ дээсээр ирсэн тэр нэгэн эмэгтэйгийнхээ зургийг бүтээхийн тулд авсан байдаг. Сонин зардаг цэгийн хажууд тэрнтэй хоёр ихэр өвгөн тааралдаад нэг самбарын хажуу зогсоогоод хэсэг ярилцсан зогсно. Энийх нь учир нь болохоор Truman-ы ард байгаа энэ самбар шүү дээ. Төлбөртэй реклам баггүй. Энийг л хүмүүст харуулахын тулд энэ хоёр өвгөн өдөр болгон манай хүнтэй энд тэнд ямар нэгэн самбарын хажууд уулзцаад. Ажлынхаа өрөө сууж байтал Truman-ы дарга тэрэн дээр хурж ирээд хотын нөгөө цагад байрлах нэг хүн дээр очиод даатгалын үйлчилгээ үзүүлээд ирээ гэж хэлнэ. Тийш очихын тулд заавал заваар явсан байл та. Тэгээ манай хүнд энэ нь бол үнэхээр том айдас. Учир нь гэвэл хүүхэд байхдаа Truman яг бүх юмыг сонирхож мэдэх гэдэг насан дээр ирэхэд нөгөө шоу зохион байгуулагч Кристоф тэрнийг энэ ертөнцийн бүр насаар нь байлгахын тулд багаас нь бүр ийш тийшээ аялах дургүй уснаас бүр өгтлээ айдаг болгочихсон. Өөрийнхөө төлөө Кристоф аав хүү хоёрыг заваар далаад гаргаад хиймэл шуурга үүсгэж байгаад хүүгийнх нь нүдэн дээр эцгийг нь живүүлчихсэн байдаг. Энээс болоод манай хүн одоо завин дээрч гарч чадахгүй бүр ашигтай үйлчлүүлэгчээсээ татгалзах хэмжээний трауматай. Орой болгоод манай уулдуур өөрийнхөө хамгийн сайн найз Марлантай уулзаж эндээс явах бодолтой байгаагаа түүнд хэлдэг. Тэр Фижи рүү очих хүсэлтэй байгаа бөгөөд тэнд нь хэн байгаа вэ гэхлээр Truman-ы дунд сургуулиас хойш хайрлсан Лорен байгаа. Марлан үүнийг сонсоод тэрнийг ойлгож найздаа туслахын оронд эсэргээр нь тэрнийг энэ бодлоос салсан нэрээ хэмээн зөвлөдөг. Гэртээ ирээд Truman эхнэртээ Фижи рүү явцгаая гэж хэлдэг ч өнөөх нь маш олон болохгүй шалтгаан тоочж тэрний бодлын эсрэг байгаад. Дараагийн өдөр болоход Truman гудамжаар явж нэгэн гэр оронгүй этгээдтэй тааралдана. Тэр дотроо түүнийг 20 жилийн өмнө нас бардаг аав нь байна гэж таних тэр мөчөд нэвтрүүлгийн багийнхан үг солихын завдалгүй нөгөө хүнийг тэндээс холдуулж манай хүн харин ардаас нь явах ямар ч боломж олгодоггүй. Энэхүү явдлын дараа Truman ээж дээр шуудал очиход чи зүгээр л аавыгаа их сансан болохоор тэрнийг өөр хүнтэй андуурсан байх. Тэр амьд байх ямар ч боломжгүй шүү дээ гэж тэр хүүдэн хэлдэг. Ингээд манай хүн ганцаараа аавтайгаа авахулсан хуучны зургуудаа үзэж байгаад Лоренаас үлдсэн тэрний кофтыг гаргаад ир. Өсгүй түүнтэй хамгийн сүүлд уулзахдаа далаа дээр үнийгээ үлдээчихсэн юмсан ч. Truman дунд сургуулаа төгсөх тэр мөчөд нэвтрүүлгийн продюсерууд түүний ирээдүйн эхнэрийг аль дээр олчихсон хажуунаас нь огт салгахгүй байсан боловч манай хүн Лореныг санамсаргүй харснаар түүнд анхны харцаараа л дурлчихсан байдаг. Лорен ч гэсэн маа залууд сайн болчихсон байна. Босож жүжигчид энэ хоёр цаад болж бүр төгсгөлтийн бүжигнээс хүртэл Лореныг гаргадагч энэ нь ямар ч нэмэр болдоггүй. Нэг өдөр дурлалт хосууд маань номын санд уулзцаахад Лорен түүнд эндээс хамтдаа зугтцгаая гэхэн тэр. Уян дараа тэд явсаар далайн хэрэг дээр хурч ирэхэд Лорен энэ бүхэн бол бүгд хиймэл зүйлс. Бодит амьдрал биш. Миний жинхэнэ нэрийг Сильвия гэдэг хэмээн баригдаж явхаас өмнө тэр хэлж амьдсан байдаг. Бүсгүй аав охиноо шизофрентэй гэж Truman хэлээд маргааш түүнийг Фижи рүү явуулна гэж тухайн үед хэлж байсан юмсан ч. Ийм учиртай болоод л манай бол дүр сүүлийн үед байн Фижи явна гэдэг болцоход байгаа юм. Сильвиагийн хувьд гэвэл шоунаас гарсныхаа дараачаар тэр өдөр болгон Truman-ыг зургатаар үзэж суув. She Haven хотод дахин нэг өдөр эхлэхэд Truman ажилдаа явах зуртан радио сонсох гэж суугаан сольж байгаад нэвтрүүлгийн багийнхны үйлчлэлд орчихдог. Сайн.
Ежгураа хүлэгэрээ. Нэг одоо Лансастрийн гудамжаар эргэж байна. Нэг саал гарлаа. Дэлгэнэс л. Эсэг хугацааны дараа радио буцаад хэвийн ажиллахад нэвтрүүлэгч бид цагдаа ажилчдын долгионтой давхцчихлаа хэмээн залруулдагч манай хүн аль хэдийнэ тэрний амьдардаг энэ хотод бүх зүйл нэг л биш байгааг анзаарчихсан байна. Ингээд Труман ажилдаа явахын хооронд гудамжаар алхалж эргэн тойрныхоо хүмүүсийг анх удаага анхааралтай гихчин ажиглахаар шийдэж тэрний огцом үйлдэлтэд ямархуу хариу үйлдэл гаргах нь сонирхолтой санагдаад явчихна. Ингэснийхээ шагналд манай залуу энэ ертөнцөө ганцхан тэрнийг тойрч эргэлдээд байгааг олж анзаардаг. Тэгээд Труман шууд л хамгийн ихээр итгэдэг хамгийн сайн найз дээрээ гүйж очино. Өөртөө тохиолдоод байгаа зүйлсээ тэрнтэй хуваалцаж сэтгэл санаагаа уудлахад Марлан тэрнийг тайвшруулж чи хэнд ч хэрэггүй зүйл бодоод байна хэмээн итгүүлж чадна. Оройн нь Труманы ээж эхнэр хоёр нь манай залуугийн хуучны зургнуудыг хамтдаа үзэж байгаа тэрнийг ганцааран нь орхидог. Тэгтэл Труман хормынхаа зургийг эргүүлж харж агаад Мэрил анхны үнсэлтэн дээрээ хурууга крэстэлсэн байгааг олоод харж байгаа. Энэ болохоор энэ бүхэн жигнэсээ сэтгэлээсээ бишээ гэсэн үг. Ингэснээр манай хүний эргэн тойрондоо эргэлзэх бодол буцаад сэргичгэн. Маргааш өдөр болоход Труман эхнэрээ ажилдаа явахт нь ардаас нь дагахаар шийддэг. Мэрил эмнэлэгт цовлогчоор ажиллах бөгөөд өнөөдөр тэр хүн хагалгаатай учраас гэрээсээ эрт гарна хэмээн ярьж байсан юмсан ч. Маа залууг эмнэлэг дээр очиход тентхийн хүн болгон янз бүрийн аргаар түүнд саад болцоодог. Скальпель. За энэ чи яах вэ гэж манай хүн дотроо бодоод чимдамдаа бүх хувцас хийж аваад Фижи рүү нисэх онгоцны билет олж авахын тулд аяллаа компани дээр явж очив. Тэгтэл тентхийн ажилтан манай хүний өөдөөс онгоцны билетнүүд маань бүгдээрээ дуусчихсан. Бүтэн сараар байхгүй гэж хариулдаг. Яасан сони юм бэ гэсээр маань залуу өөр хот руу явах автобусны билет захиалаад тэндээс явах гэдэг чи энэ арга нь бас л бүтэлгүйтэн. Хамтран ажиллагч Мэл байт. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Ихэд дургуун хөрсөн Труман гэртээ хараад машиндаа нилээд удаан сууж байгаад Мэрилийг хурч ирэхэд нь эргэн тойрноосоо олж анзаарсан хачин сонин зүйлсийг ярьж өгөөд энэ хотоос яг одоо явнаа гэд хөдөлдөг. Тэдний явах зам болгон нэг бол төгжрээтэй, нэг бол хаалттай байгаад байна. Эцэст нэг юм гүүрэн дээр хурч ирэхэд уснаас өгтлээ хайдаг манагуулдуур өрөөлөө Мэрилд бариулж агаад хаазаа тултал нь гიშгчдэг. Ингэж нэг юм Труман өөрийн хүссэн зүйлдээ хүрдэгч манай хүний дараачийн саад нь атомын цахилгаан станцын осол байна. Нэг цагта Мэрил тэр хоёрыг зогсоогоо Труманыг мэдэхгүй, танихгүй байх ёстой. Тэр цагта манай залууг хизээний таньдаг хүн шиг жинхэнэ нэрээр нь дуудснаар Труман машинаасаа гараад гүйчихнэ. Труман буцаач. Дүүн тийш нь туугаараа. Гэртээ баригдаж ирсэн хүүхэд шиг суух Труман эхнэрээ энэ хүмүүст хуйлчихсан юм байна гэж ойлгоод Мэрилийг барьж аваад сүрдүүлж эхлэхэд хажууд нь хинч байхгүй байхад хаанаас ч юм бэ тэр тусламж дуудаад байдаг. Энэ бүх замбраагүй байдлын учрыг яг хэрэгтэй цагтаа орж ирэх Марлан олно. Хамгийн сайн найзгаа тэр яг одоо ухаан орох хэрэгтэй байна хэмээн ятгахж гардаг. Энэ найз нь тэгтээ өөрийнхөө амнаас гарах үг болгоныг жихвчээрээ хүлээж авна. Тэр бол зүгээр л нэг утсан хүүхэлтэй. Өнөө эрэхтэй Труманы хамгийн сайн найз, хайртай ээж, аав, эхнэр зэрэг нь явж нэг л хүн болж таарна. Тэр бол Кристоф. Марлан энэ ярианыхаа төгсгөлд олон жил хайж явсны эцэс Труманы аавыг амьд байгааг мэдсэн. Тэгээд тэрнийг энд аваад ирсэн гэж найздаа хэлдэг. Өгжим тавь. Одоо ойртол. Аава. Сэтгэл хөдлөсөн уянгын хальтай энэ үйл явдлын дараачаар шоу багийнхан тайвширцгааж буцаад бүх зүйл хэвэндээ орчихлоо хэмээн биеиндээ баяр хүргэцгээдэг. Труман ч гэсэн илүү дутуу юм бодохгүйгээр өрдийн ладил өдөр тутам хийдэг зүйлсээ хийж байгаа харагдана. Өглөө болгон ажилдаа явж хуршүүдтэйгээ мэдлэж бүр ажил дээр нь шинэ хамтрагчтай хүртэл болдог. Энэ бүсгүй ер нь бол ирээдүйд Мэрилийг орлох жүжигчин.
За тэгээ хэсэг хугацаанд хүн харахад зүгээр хиндэж илүү тутмын ярихгүй байсан Truman цаагаараа юу сэдэд байсан нэг оройны шууд дамжуулалтын үеэр ил болт. Дэлхийн нийт Truman-ыг хонглын өрөөнд хурхирчихсан унтаж байна хэмээн бодох зурд Кристоф Кеннет "Хөөе наа чи нэг л биш ээ. Томруулдаа" гэж хэлээд алив утас руу залгаадах гэхэд Truman утсандаа огтоос хариулдаг. Тэгэхээр нөгөө чи камерын бичлэгийг ухрааж үзээд манай гол дүрийг хиндэж анзаарагдахгүйгээр ширээн доогоор мөлхөөд шкафанд нуугдчихсан байгааг олж хардаг. Эгснээр нэвтрүүлгийн багийнхан хурдхан Марлон руу заалгаж тэдний гэрлөө орвол. Марлон пив хатгасаар подвал руу ороход Truman өөрийнхөө орондоо цалсан хүн үлдээгээд явсан байдаг. Дараа нь тэр Truman-ы орсон өрөөний хаалгыг онгойлгоход нөгөөх нь дээврийн золоод гараад зугтаачихсан байна. Нөгөө нөхөр юу хийхээ мэдэхгүй камер руу харж байгаад Truman орогчхож гэж хэлэх тэр мөчид Кристоф шууд дамжуулалтыг тэр дорн зогсоод. Тэгээд хотынхоо бүх жүжигчдийг шүн дунд босгоод нэвтрүүлгийн багийнх нааж тэдэнтэй зүг нэгтгээд Truman-ыг хайх ажилд орвол. Бүгд хідэн талд гинжилж хөдөлцөөд хотын бүх гудамж талбайгаар хайртай гол руу хайж алхдагч тэрнийг олж чаддаггүй. Арга барсан нэвтрүүлгийн найруулагч шүн дунд юу ч олж чадахгүй байна гэж ойлгоод өглөө болго гэж тушаахад нар тэнгэрийн хаяанд мандчихдаг. Кристоф хэсэг бодлогошрон зогсож байснаа өнгөрсөн хугацаанд Truman-ыг буруу газраараа хайгаад байснаа сая л ухаж ойлгоно. Далайн хэсгийн камернуудыг гаргаад ирдэг гэхэд манай гол дүр өөрийнхөө хамгийн том айцаа даван туулчихсан задгай тэнгист гарчихсан явж байдаг. Гол дүр нь зугтах гээд байгааг ойлгосон Кристоф Truman-ыг тэндээс зүгээр гаргахыг огтоос хүсдэггүй. Тэр үнийг хүсэж байгаа бол үнэхээр хүсэж байгаагаа батлахын тулд ямар нэгэн саад бэрхшээлийг заавал давах ёстой гэд тэрний явж байгаа хэсэг далайн шуурга дэгдээж орхино. Хүчтэй шуурганд өрчсөн Truman завнаасаа нэг удаа унчихдаг боловч уснаа сайхан болсон тэрээр буцаж гарч ирээд өөрийг нь үзэж байгаа өөрөөр нь тоглоод байгаа хүмүүс тандаж чадах юм чинь ердөөл энүү хэмээн нэг ёсондоо тэднийг тулаан дууд. Кристоф Truman-ы энэ дуудлагыг хүлээн авч далайн давалгааг байж болох дээд зэгт нь хүргэж тэрний завийг хөмөрхөөр шийддэг. Аврах том давалгаанууд тэрний завийг араасаа ирж хүчтэй зохиж эхлэхэд Truman тэрний гарын аяыг даалгүй ухаан алдчихна. Үүний дараа Кристофын дарга түүн дээр хурч ирээд энэ тэнэг үйлдэлээ одоохон зогсоо гэх үед нэвтрүүлгийн багийнхан ч гэсэн сүултээ тэрний үгэнд орхосоо татгалзаад эхэлдэг. Truman-ыг ухаангүй завин дээр хэвтэж байгааг харсан Кристоф шуургаан болиулж нар мандаахад манай залуу буцаад ухаан орно. Тэгээд далбаагаа дахиад мандуулж аяллаа цааш үргэлжлүүлдэг. Одоо тэрний царай руу хинч харсан тэрэнд юу ч тохиолдсон. Тэр эцийг нь үзэх хүсэлтэй юм байна гэдгийг ойлгохоор байна. Гэхдээ энэ аяллаа төгсгөл нь тэнгэрийн зурагтай хан байх юм гэж тэр төсөөлөөч үгүй байд. Би тэрнтэй яри. Truman. Та хэн бэ? Би бол сая хүнд амьдрал итгэл найдвар хайрлаж байгаа зурагтын шоуны зохион байгуулагч. Харин би Чи бол алдартан. бөөх зүйл худлаа байсан уу? Чи үнэн байсан. Тиймээс л чамайг хүмүүс үздэг юм. Би өөрөөс чинь ч илүү чамайг мэднэ. Би ойлгож байна. Хэрвээ дахиад уулзахгүй бол өдрийн мэнд, орой мэнд сайхан амраарай. Тийм ээ. Тэр чадлаа. Эх хүн. Хэмээ зүв. Түүтэй. Нэвтрүүлгийг хаа. Нэвтрүүлгийг хаа. Ахад авах уу? Хэрэггүй болно. Бусад сувг дээр юу вэ? Өдөрлөг хаан байна. За энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа.
Түр баяртай.